За. Тэгэхээр хоол боловсруулах эргэтэн системийн одоо энэ ингээд зураглал байгаа хгүй юу. Тэгэхээр фермент яагаад бид нар чухал вэ? Ферментийг ер нь яагаад уух хэрэгтэй вэ? Тэ? Гэхээр бид нар эзэж байгаа зүйлсээ буюу одоо бидний 6 шим тэжээл гэдэг зүйл хуваагдсан байгаа шүү дээ. 6 шим тэжээлийн за хамгийн одоо өргөн одоо 3 том одоо шим тэжээлийн нэг бол нүүрс ус байна. За энийг би чинхөө ингээд нэг юм янзлаад хацаа. Энэ шоу. Дэлгэц харагдаж байна уу? Дэлгэц харагдаж байгаа тий. Харагдаж байна. Аха. Энийг бол янзлаад засах шиг болсон чинь энэ дээр. Нүүрс ус гэдгээр нөөчлөд байгаа юм. За. Окей. Нүүрс ус гэдэг. Тэр 6 шин тэжээл байгаад энэ нүүрс ус уурга өөх тос гэдэг тий ойлголт байгаа. За тэгээ эднийг ингээд задлах фермент гэдэг маань өөрөө одоо монголоор бас олон улсын энзим гэж нэрлэгдээд байна. Фермент гэж нэрлэж байна. За дээр нь задлагч гэж монгол хэлэнд бол бас нэрлэж байна. За тэгээд энэ задлагч гэж юу юм бэ? Тэ? Яагаад бид нар уух хэрэгтэй юм бэ? Нас явах тусам ингээ уух хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу? Юм эстэйгээ дараа ингээл ходоод нь ингээд хоолн шингээгүй нэг юм цадараа ин төвхтэй болчдөг тий их хэцүү болдог хүмүүс олон байна. За ялангуяа даралт сахар гэсэн асуудалтай хүмүүстэр бол энэ ингээд нэмрээд байна тий тэгсэн энэ ингээд юм эцсийн дараахын төвхтэй байдлыг байхгүй болгоё гэвэл ерөөсөө л бид нар энэ задлагч ууж ах хэрэгтэй юм байна. Задлагчийг ууж ах хэрэгтэй юм байна. За тэгээд энэ фермент гэдэг зүйл маань бас юм хоол боловсруулдаг фермент гэж байгаа. Одоо бид нар ингээд энэ уурга нүүрс шим тэжлийг задлах нь хоол боловсруулах ферментийг ашиглаж задарна гэсэн үг. Тэ хоол боловсруулах фермент гэж байна. За дахиад бодисын солилцооны фермент гэж байгаа манайхаа. Бодисын солилцооны фермент гэдэг ойлголт байгаа. За дахиад хүнсний фермент гэж ойлголт байгаа. Ферментийг ийм том одоо зургаар наваад үзэх юм 3 том төрөлд хуваадаг юм байна. За энэ 3 том төрөлд хуваахаас өнөөдрийн бид нэр зөвхөн хүнсний хоол боловсруулах ферментийг өнөөдөр бид нар ярилцсана гэсэн үг. Хоол боловсруулах ферментийг. За яагаад бид нар ингээ фермент уух ёстой болд юм бэ гэдэг талаар тий одоо энд ингээ ойлгох гээд хичээгээд ахаа л да. За бид нар ингээд талах будаа, гурил тэ эдгээрийг бид нар бол ерөнхийд нь нүүрс ус гэж одоо нэрлэж байгаа. За нүүрс ус. За нүүрс усыг дотор нь одоо юу гэдгийг сайн муу нүүрс ус гэх тэ одоо ангилж байна. За нийлмэл нүүрс ус дээр нь энгийн нүүрс ус гэдэг ингээ хоёр янзаар ангилж бас болж байна тэ. За дээр энэ нүүрс усыг ингээ задлахад нүүрс ус маань бидний амаар одоо бид нар нэг том талах ингэж ажиллаа эсвэл гамбирч ажиллаас ч юм эсвэл будаа ам руугаа хийлээ гэж бодъё. Тэр бидний бид ингэ шингэхдээ 3 газраас одоо ферментийг авч шингэдэг байна л да. 3 эрхтний оролцоотойгоор 3 зүйлс ферментийг авч шингэнэ гэсэн үг. За нүүрс усыг бид нар нэгдүгээрт маш сайн будаа гурилыг зажилж идэ тий зажилж тэгээд тэр нь учиртай юм байна л да. Шүлснээс амализа гэдэг фермент амализ гэж монгол хэлэнд шууд дуудаж болж илээ. Амализ гэж дууддаг. За амализ гарч ирээд эхний хэмжээний задлалтыг хийд юм байна л да. Одоо энэ хардаа нүүрс ус юм ингээд гинжин хэлбэтэй юм урт хэсэг байсан байгааз тэгээ ийм том бүхэл хэсэг байсан. Тэгээ ийм бүхэл юмыг задлах үүргийг фермент одоо гүйцэтгэж гин гэсэн үг. Ахаад нэг үүрэг нь задлсан юм бүхлийг эргүүлээд нийлүүлэх үүргийг бас фермент гүйцэтгэдэг. Нийлүүл нь бас задлна. Энэ хоёр үүрэгтэй байдаг фермент маань заа юм. За гэхдээ эхний альжинд хоол боловсруулах фермент гэдэг дээр нь бүгдийн амаар орсон том бүхэл зүйлсийг жижигхэн ахин хуваагдахгүй болтол нь задлахыг одоо энэ фермент хийдэг байх нь л та. Фермент хийдэг гэсэн үг. Тэгвэл бидний одоо таалах юм уу ямар нэгэн зүйлүүдэд сайн зажилж идэх ёстой байсан чинь зажлаагүй.
та бүхлээр нь ингээд залгичлаа. Тэ бүхлээр нь залгичлаа. Ер нь 1 2 амдаа эргүүлж цааш нь явуулчлаа. Тэгвэл энэ үед шүлсний фермент шүлснээс амализа гэдэг задлаж гаргаж ирэх ёстой байсан чинь та тэрийг гаргаж ирээгүй. Тэ ерөөсөө гаргаж ирээгүй. Бүхлээр нь цааш нь явуулсан гэсэн байхгүй юу? За шүлсэн фермент гарч иж нүрс усыг нэг задлаад за дараа нь нойр булчирхаанаас бас адилхан амализ гэдэг фермент гарч ирдэг. За шүлсний оролцоотойгоор нойр булчирхааны оролцоотойгоор за ахаад нарийн гидсэнд очоод ашигтай бактери. Одоо бид нар бол ашигтай бактерийг мэдж байгаа шүү дээ манайхаа. Энэ бактери маань ашигтай нарийн гидсэнд задарна гэдэг нь бичил биетийн оролцоотойгоор хамгийн эцсийн задаргаа хийгддэг гэдгийг микробиом хичээлдэр спонсор нь яг энэ зурган дээр бол та нарыг үнэхээр маш олон дахин ярьж байгаа тий. За тэгвэл яаж юм шүлснээс амилаасаа нойр булчирхаанаас амилаасаа тэгээд хамгийн төгсгөлд нь яаж юм нарийн гидсний хэсэг дээр ашигтай бактери буюу бактерийн одоо гидсний бичил биетийн оролцоотойгоор мальтиз гэсэн 3 төрлийн ферментийг одоо ашиглаж нүрс ус энгийн хамгийн жижигхэн цус руу орох бэлтгэл буюу глюкоз сахар болдог. Глюкоз буюу сахар болдог гэсэн үг байна л да. За энэ яаж юм? Энэ бол ферментийн оролцоотойгоор явагдаж байна гэсэн үг байхгүй юу? За тэгвэл дараагийнх нь уураг байгаа. За бид нар бол монголчууд бол маш их мах иддэг ард түмэн. Тэ бид нар уураг идэхэд одоо уургийг задалдаг хэсэг гэж байна. За одоо ингээд хэдүүлээ харъя. Ахаад явцсан. Уураг махыг идлээ. Амда бид нар ороо шүлсний шүдэрээ хамгийн ихний механик одоо зажлах гэдэг үйл ажиллагаагаар механик хоол боловсруулалт эхэллээ. Тэ за ферментийн оролцоотойгоор задлахыг ингэдэг байна. Химийн хоол боловсруулалт гэж нэрлэдэг. Ферментээр задлахыг. За механик хоол боловсруулах зам маань юм 2 ингээ янзын оролцоотойгоор оролцож чинь гэсэн үг л дээ. Механик хоол боловсруулалт, химийн хоол боловсруулалт гэж байгаа. Yung механик хоол боловсруулалт нь зажлах, ахаад энэ гидсний гөрүүлзэх хөдөлгөөн тий эдгээр нь одоо хөдөлгөөн автоматар энэ хөдөлгөөн орж ирж штэ. Ангийн эдгээр бол механик задлалт гэж байна. Тэгмэд хими одоо боловсруулалтын дээр нь энэ ферментийн оролцоотойгоор задлж байгаа явцыг хэлдэг бахан тий. За тэгвэл бид нэр шүдэрээ зажлаад эхэллээ механик тий задлалтыг эхний хэлжинд хийлээ. За тэгээ чааш нь уураг буюу одоо бүх төрлийн мах өндөг за буурцаг тий одоо дүпүг бол буурцагаас гаргаж авсан байгаа. За тэгээд загсны төрлийн бүх одоо мах одоо эдгээрийг бол бид нар уураг гэж ангилаад байгаа юм. За тэгвэл уураг идлээ ходоодноос пепсин гэдэг фермент ялгардаг. Уураг ходоодонд очиж хамгийн ихний буталгаа ордог гэсэн үг. Хамгийн ихний задаргаа ордог буюу задлалт эхэлдэг гэсэн үг. Шүлс задлахгүй шүү дээ манайхан харж байгаа. Нүүрс усыг шүснээс эхэлж амилизаагаар задлж эхэлнэ. Мах буюу уургийг ходоодонд эхэлж буталж эхэлнэ. Задлж эхэлнэ. За энэ дээр ахаад нэг зүйл. Манайхан хоол хаан шингэдэг вэ гэхээр ходоод нь шингэдэг гэж хэлдэг. Маш олон хүмүүс байдаг. Уучлаарай. Ходоод бутлах үргийг гүйцэтгэнэ. Гэдгийг бас ойлгочих хэрэгтэй байгаа. За тэгээ уургийг хамгийн түрүүнд ходоодонд эхлээд эхний задаргаа орох нэ. Тэ? За тэрнээс ходоодноос яг пепсин гэдэг одоо ферментийг ашиглаж задлана. За цаашаа нь явлаа. Уургийг задлахад ахаад нойр булчирхаанаас фермент шаардагддаг. Нойр булчирхаанаас фермент шаардагддаг. За нойр булчирхаанаас трипсин гэдэг фермент яргалж уургийн 2 дахь задаргаа буюу 2 дахь задлалт явагдана гэсэн үг. Ийм том бүхэл байсныг ходоодон дээрээ жижиглэлээ. Ахаад нойр булчирхаанаас трипсин гарч ирлээ. Зодлоо. Тэ? За хамгийн төгсгөлийн шатанд ахаад нарийн гидсэнд байгаа бидний гидсэн дэх бичил биетүүд өөрөөсөө ферментийг ялгаруулж
50 das гэх те энэ одоо ферментийг ядгаруулж уурэг маань амин хүчил гэж бидний цус руу орох тэжээл болж бэлтгэгддэг гэсэн үг. За нүүрсэс 3 шатлалаар уурэг 3 шатлалаар бидний ферментийг те ингээд авч цуснд орох бэлтгэлд нь дуустдаг юм байна. Тэ хамгийн огт бутлагдахгүй хамгийн эцсийн нэг жирэ задард юм байна гэсэн үг байхгүй юу? Тэгвэл дараагийнх нь өөх тос. Өөх тос. За өөх тос монголчууд бас маш их тэ өөх иддэг, өөх тос иддэг ард түмэн байгаа. За тэгмэд өөх тосыг задлахад тэ өөх тосыг задлахад хамгийн түрүүнд оролцдог одоо өөх тос амар орлоо, зажиллаа, шүс гарсан шүсэнд ботлохгүй байх нь тэ ахиад цаашаа явлаа ходоодонд очлоо ходоодонд ч өөх тосыг задлахгүй байх нь тэ бүр өөх тос доош нь яваад 12 нуглаа гидс рүү орж ирсний дараа задарч эхэлдэг. 12 нуглаа гидс юу вэ? Ходоодны тэ ходоодны дараа шууд үргэлжлээд орж иржээж цөснөөс цөс гарч иржээж өөх тосыг задалдаг. За өөх тосыг задлахад оролцдог хоёр зүйл байна. Цөс байна. Цөсний шингэн те цөс байна. Цөс байна. За тэгээд нойрволчирхаанаас липаз гэж фермент ялгарч энэ хоёр өөх тосыг задалдаг. Тэгвэл яаж вэ? Бидний мэдж байгаа нүүрс ус уурэг өөх тос энэ гурвыг гурвуулангийн задалдаг. Гурвуулангийн задалдаг эргэтэн ямар эргэтэн байна? Манайхаа гурвууланд нь оролцож байгаа эргэтэн нойр булчирхаа юу? Нойр булчирхаагаас яг зөв нойр булчирхаа. За тэгээ нойр булчирхаа маань ингэдэг. Нойр булчирхаа ийм ферментийг ч ялгаруулдаг. Тэ ферментийг ч ялгаруулдаг. Ахаад гормон ялгаруулдаг. Хоёр үүрэгтэй эргэтэн байгаа даахгүй юу нойр булчирхаа. Тэр одоо сахарын өвчтөе хүмүүстэй бид нэр шууд фермент ихний ээлжинд байн гуулах хэрэгтэй байдгийн. Фермент зүгээр номер 1 та нар нүдэн ханаа шууд зөвлөгөө бол юм фермент гэхгүй юу? Ер нь тэгээд бүх эрүүл мэндийн асуудалтай хүмүүст бүр номер 1 зүгээр өгөөд та энэ ферментийг уу гэж санал болгох нь одоо бидний хүмүүст өгөх хэрэгтэй маш том одоо буян болох ажил шүү. Ер нь бол асар том буян гэж болно. За тэр хүмүүсийн одоо нөвчин гэдэг зүйл нь яагаад те ингээ асуудал болоод байна вэ? Энэ фермент гэдэг зүйл за би та нарт нэг энэ слайдыг хайж агаад болоод харуулахыг бодоод тах. Энэ чинь аль хэсэгт байдаг лээ дээ. Энэ бас их гоё хөөрхөн танилцуулсан хэсэг байдаг юм да. За гоо. Зөвхөн ферментийн тухай. Тэгэлэр гэдэг шүү дээ тий. Юу болоод байгаа юм бэ? Тэр нэг маск зөвхөд яахчгүй юм. За та бүхэнд ойлгомжтой байхад бол би нэг зургийг харуулад явуучвал одоо нэг сонсож нэг бас харж нэг ячвал нөгөө тэр дөрс зураг та нарын ой танд тогтож үлдээд хэрэгтэй байх гэж бодоод байна. Дох тэр фермент
За, энэ слайд харагдаж байна та нарт? Ферментийн тухай байгаа юм. За, энэ слайдн дээр та нар маань Харагдахгүй скрин нууц харагдаад байна. тийм үү. За, окей. Тэгвэл шинэ слайд stop share хийж аваад. Энийг харуулдаг. За. За, одоо харагдаж байна уу? Одоо харагдаж байна. Окей. Шинэ слайд харагдаж байгаа шүү дээ, тий? Аха. За, энэ дээр нөгөө фермент гэдэг тий. За, саяны миний хэлээд байдаг хоол боловсруулдаг фермент гэдэг юм аа, боцин салцны фермент гэдэг юм аа, хүнсний фермент гэдэг юм аа гэх тий. Тэрэн дээрээ саяны ферментийг одоо бид нэр маш сайн хэвийн үйл ажиллагаатай одоо байсан үед бид нэр яах вэ гэхээр тий фермент хангалттай үед одоо дээдлийн хэсгийг манайхан хараад явчихна. За, юм идлээ амаар юм идлээ бидний ферментэд хангалттай яг өөр өөрийнхөө нөхцөл байдалд ажиллаж явах үед бүрэн боловсруулж задлж чадна. Бүрэн боловсруулж задлж чадна. За, тэгэнгүүт энэ бидний идэд энэ задлаад байгаа ямар зорилготой юм? Эсийг хүргэх, эсийг тэжээлээр хангах зорилготой байгаа шүү дээ, тийм үү? Тэгвэл бүрэн задлаа тэр энерги болгох бэлтгэл бий болж байна гэсэн үг байхгүй юу? Хэрвээ энэ маш сайн бүрэн задраад энэ тэжээлээ маш хурдан аваад чадчих юм бол бид нар яах вэ? Ирч хүчтэй, амьдралын идэвхтэй байх нь байна л да. Тэгэхээр эсийн одоо бидний биеийн боцин солилцоо маш сайн байна гэсэн үг. Боцин солилцоо гэдэг маань ерөөсөл эс хоолоо аваад ялгацаа гаргаад те хоолоо ялгацаа гаргаад энэ одоо явцыг л эсийн боцин солилцоо гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ ферментийг маш сайн задлж эс маш сайн хооллоно гэж ойлгочих шүү дээ. Фермент маш сайн задлж тий. Тэгвэл таны боцин солилцоо хэвэн байх нэ. Тэгэхээр боцин солилцоо хэвэн байх юм бол та маш сайн энергийг биедээ үйлдвэрлэж чаднаа. Ирч хүчтэй байж чадна, өдрөг байж чадна, тэ амьдрал идэвхтэй байж чадна гэсэн үг хэвгүй юу? Тэгвэл эсрэгээр хоол идлээ. Идсэн хоол чинь шингэхгүй. Одоо фермент таньяас хангалттай ялгархгүй байх юм бол нүүрс ус идлээ. Нэг удаагийн хоолн дээр бид нар нүүрс усыг ч идэж гин, уургийг ч идэж гин, тэ дээр нь юу гэдэг өөх тосыг ч идэж гин гэсэн үг хэвгүй юу? Тэгвэл энэ одоо дээр нь витаминуудаа идэж гин, эрдэсээ идэж гин, тэ эслэгээ идэж гин гэсэн үг. За эднэрийг та хангалттай идлээ. Дараа нь ферментүүд хангалттай ялгархгүй тохиолдолд таны хоол бүрэн боловсрохгүй. Хардаа? Таны хоол бүрэн боловсрохгүй. Ийм багаас тэ. За, энэ хоол бүрэн боловсроогүй тохиолдолд таны боцин солилцоо хэвэн байх уу? Эс хангалттай хооллоогүй, эс энерги аваагүй. Тэгээ таны боцин солилцоо хэвэн байх боломжгүй болчихж байгаа байхгүй юу? Тэгээд дараа нь яаж вэ? Энерги дутагдчихж байгаа. Энерги дутагдаад өөхний эс нэмэгдэж, хоримтлагдж эхэлдэг. Бүрэн боловсроогүй зүйлүүд чинь ингээд цааш нь нөхцөлчдөг байх нь байна л да. Тэгэхээр энэ фермент маш сайн байна гэдэг нь өөрөө таныг амьдралын эрүүл одоо хэмнэлтэй эрүүл байхад тань асар чухал юм аа. Эсийг энергиэр хангах маш чухал ойлголт юм аа. Энэ ферментийн тухай ойлголт. За тэгэхээр бидний одоо жемагийн ферментийг бид нэр сая харлаа штэ. За хэдүүлээ яхад энэ stop share хийж аваад нөгөө слайдаа ахин нэг хараад тахыг. Ихэнх юм дээр нь юу орж ийн? Амиласа буюу амиласа гэдэг задлагч. За дээр нь липаз гэдэг задлагч. За дээр нь одоо пепсин, терпсин, пептидаз гэдэг. За энэ бол ерөөсөө уурыг задлахад орж байгаа бүх задлагч нар ингээд байж байна. Та нарыг чадвал цээжчл их зүгээр байна тий. Микробиомын одоо багшуулын хагас өдөр орохдоо их хэцүү цээжлээд явах бай гэж өнгөрч байгаа хгүй юу. Миний зүгээс л та нарт цээжлээ бүгдийг нь цээжл. Та нарт юу дутуу энэ өнөр жаргалж чадаад тэр хүн чадчихад энэ нэрийг цэжлээд авчлаа. Хаач явсан та нарт хэрэг болно шүү дээ. Бид нар зүгээр нэг хоёрын хооронд биш бид нар жемагийн маш супер лидерүүд шүү дээ тий. Тийм учраас цээжлээд өөрийн болгоод аваад
Ингэж ингэж задлт юм а гэд хүний өдөөс ингээ яриад сууж явах юм бол таныг зүгээр ярьсан хүн болгон пермент авна. За юу. Үнэхээр хүн болгон пермент авна. Зүгээр л энэ хитэн нэрмдийг цэжлээд аваад хүнд ойлгуулж чадах юм бол штэ. За. Тэгэхээр амиласа, тэ малтис, пепсин, трипсин, пептидаз, лифас. За тэгмүүд бид нар ингэ нүрс усыг задалдаг хамгийн том одоо нэр дотор нь бид нар амиласа гэдээ авцээжлэхэд окей болчихж байгаа эхний ээлжинд. За тэгээд өөрийн задлагчин дээр нь поротис гэд. За энэ бүх саяны пепсин, трипсин, пептидазыг ингэ нийлүүлээд ерөнхийд нь пептидаз гэдэг уург байхад ингэ хангалттай болдог байх нь байна л да. Поротис гэсэн шүү. За тэгэд өөгдсөг задлахад липас гэж байгаас нойролцоос лифас гэдэг одоо фермент ялгардаг. Тэгээд энийг тэгвэл жемагийн сая одоо ингээ гаргаж тавиад яаж ийн хаана юу нэдэг юм болоо гэж яг мэдхгүй хүмүүс. Одоо бид нар тэгвэл жемагийн фермент ямар юм бэ? Хэрэв таны дэргэд ямар нэгэн байдлаар фермент байх юм бол шууд гаргаад одоо сайн ферментийг бид нар сонгох хэрэг гарах нь шүү дээ. Ерөн сайн ферментийг сонгох хэрэг гарах нь байна тий. За тэгвэл ахин та бүхэнд энийг би харуулъя. За жемагийн ферментийн тухай одоо та бүхэнд таниулцлах байгаа. За жемагийн ферментэн дээр энэ дээр яаж юм? Усан дээр яг адилхан стакан тавингуудаа талах хэлээ. Нэгэнд нь жемагийн ферментийг хийгээ утгасан, нөгөөнд нь фермент хийгээгүй. За эхнийхд бол фермент байхгүй байгаац хийгээгүй. Хоёр дахьд фермент хийсэн. Хилээ байж байгаа хутгалтаа маш хурдан задарч байгаа юм. Маш хурдан задарч байгаа. Нэр энэ дөөрөө юу вэ гэхээр за ферментүүдийн ингээ хэмждэг юм нэгжин дандаа юнит тий одоо витамин D бол нэг IU гэх юм бүтээгдэхүүн энэ фермент ч вэ витамин C ч вэ омега ч вэ энэ хэдэн граммаараа аваад арт талд ингээ дууддаг өөр нэртэй. Тэгэхээр жемагийн ферментэн дотор одоо бидний 5 төрлийн задлагч орсон байдгийг. 5 төрлийн заяа. За тэрний нэг нь одоо маш сайн нүрс усыг задалдаг өндөр фермент орсон байгаа. За сахарын өвчин ямар нь юунаас олж үүсдэг вэ? Тэ ер нь бол явж нүрс уснаас болоод байгаа хгүй юу? Дахиад нойролцоорхон үйл ажиллагаа мууцсан байгаа. Тэр сахар гэдэг асуудалтай сахарын одоо дунд даалт хэлбэртэй дээр байгаа хүмүүсэл зөвөр л номер 1 фермент заавал ууж явах хэрэгтэй. Юм мэдээлэл шууд. Ферментийг наа чин дотроо 30-аар 90 ширхтээ байгаа манайхан. Тэр 90 ширхтээ байгаа нь юу вэ гэхээр хүн өдөрт 3 хоолно гэж бодоод үзэх юм бол тэгээ хоол болгоныхаа ар дээр нэгийг уу гэж одоо зөвлөж байгаа хгүй юу? Тэгээд 90 ширхгээр ороод ирсэн байна гэсэн үг. За. Тэр фермент бол ингэж хийгээд байна. Та нар гэртээ ч гэсэндээ энэ туршилтыг хийгээд та нар өөрсдөө бичлэг хийгээ авч болно манайхан. 2 аяга стаканд ус ичлээ. Усан дотроо тэ нэг стаканд нь ферментээ хийгээд нэг стаканд нь фермент хийгээгүйгээр яг ингээд талах хийгээд тавьчихлаа. Тэгээд үз амархан та нар өөрсдөө тестлэх арга байгаа байхгүй юу? Тэр одоо бацин солилцоо муудна гэдэг зүйл нь бид нар нас явах тусам юу вэ гэхээр хөстөө бидний бацин солилцоо ингээ мууд тийм байна л да. Мууддаг учраас 30-аас дээш насны ер нь одоо хоол шингээлт асуудалтай бага насны хүүхдүүд гэсэн зөндөө байгаа. Бага ангийн хүүхдүүд гэсэн хоол шингэх асуудалтайгээ боддоо манайхан юм цаа дараа ингээл хэцүү болоод байдаг хүүхдүүд бол ерөөсөө фермент шууд өгчих. Тэгээ фермент шууд өгчих. Хамгийн хурдан арга гэсэн үг. За тэр өсвөр наснаа ер нь хоолоо ингээ хангалттай шингээж чаддаг асуудалтай л байгаа бол шууд фермент одоо бид нар бол санал болгож болно гэсэн үг байхгүй юу? Тэр энэ бол ерөөсөө юм биш шүү дээ манайхан. Тэгээ фермент бол ерөөсөө хүний байгалийн ийм бацин солилцоонд тусалж өгдөг асар том одоо чухал алгалт байна. Тэгээ хүнсэн нэмэлт байна гэж ойлгочих хэрэгтэй юм байна. За. Тэгээ 300 мг тэгээ бүлээн усанд нэг одоо ферментик хийж энд хийсэн байгаа хгүй юу. За тэгээд
Жемагийн фермент үр тарианаас гаргаж авсан одоо гэдгээрээ онцлог байдгийн. За 15 одоо төрлийн үр тариаг бол оруулсан байгаа. За тэгээд энэ одоо юу гэдэг нь жемад орж ирж байгаа бүх бүтээгдэхүүн маань хюсу солонгосоор бол хюсу гэсэн үг. Одоо олон улсад фермент энзим гэж яваад байна те. За тэгээд 15 төрлийн үр тариа. За тэгээд беригийн төрлийн за 20 төрлийн ургамал гэд маш одоо олон эслэг одоо агуулсан. За бидний нэг аштай бактери эсгэж уудсан шүү дээ. Аштай бактери эсгэж уухдаа юм ферментийг бас хийгээ эсгэхээр өдр үнэн галзуу эсдэг заяа. Манайхан хийгээ эсгэж үзээрэй. Супер эсдэг байгаа. За тэр одоо эсгэж гаргаж авсан фермент байх нь байна л да. Одоо бид нар эсгэн гэдэг үгийг бол ойлгоцсон шүү дээ, тийм. Аштай бактерийг бид нар эсгэж ууж байгаа. За эсгэж энэ эсчин гэдэг маань энд асар их хэмжээний аштай бактери байна. Асар их хэмжээний одоо биднэрт ингээ маш хурдан одоо шингэх ингээ боломжтой болсон гэсэн үг байхгүй юу? Тэр энэ эсгэж жемад орж ирсэн гоо сайхны бүтээгдэхүүн, жемад орж ирсэн бүх одоо хүнсийн нэмэлтүүд тий. Сая жиманд орсон тэр тасыг манайхан тэр захирлан лекцээс сонсон өстэй. Эсгэж гаргаж авсан түүхий дэдэг нь гэж ааз тий. Эми оромлуудыг эсгэж гаргаж авсан гэж байгаа. Тэр чинь өөрөө тэгэл тэр чигээрээ одоо гайхамшиг эсгэн гэдэг чинь өөрөө гайхамшиг байна л да. Тэгэхээр эсгэж гаргаж авсан байх нь байна. За тэгээд асар их хэмжээний аштай бактериудтай байх нь байна. За 15 төрлийн үр тариаг одоо багтааж өгсөн байх нь байна. За 201,500 юнит гэж байгаас те 201,500 юнитийн ферментийг агуулж өгсөн. За энийг ч гэсэн манайхан дутаад аваарай. Жемаг ярингүй бид нөөсөө энийг ярьж явах хэрэгтэй. Тэгээд олон төрлийн 5 одоо задлагчийг багтаасан гэж. Олон төрлийн 5 задлагчийг багтааж өгсөн. За тэгээд дүүрэн яг юм ногоо, цэвэр ногоог бас оруулж өгсөн байна. За зажлахад ийм гой зөөлхөн амттай. За манайхан ингээ жемагийн ферментийг тэр нэг өстой гой зөөлхөн амттай байт юм да. За тэгээд химийн орц найрлага огт ороогүй одоо гэж байна. За ийм одоо фермент байгаа юм. За тэгвэл энэ дээр нь сая фермент гэж юу вэ? Тэ одоо бидний фермент гэдгээ сайн спонсор тайлбарлаад өгсөн ойлгомжтой байх бах. За тэгэд яагаад уух ёстой вэ гэхээр нас явах тусам бидний боцин солилцоо одоо муудадаг аа. Тэгэхээр үүнийгээ одоо бид нэр боцин солилцоог идэвхтэй болгохын тулд ферментийг уух ёстой гэж одоо зөвлөж байна. За бага насны хүүхдээс эхлээд одоо 30-аас дээш насныхан хоорондоо ферментийн үйл ажиллагаа бол асар их зөрүүтэй байдаг байх нь байна л да. За тэгээд 30-аас нойн 30-ээс хөөсөж хаяга намны даа гэж ингээ зургийг гараад ирсэн байгаа ч тийм 30 дахин илүү одоо юм зөрөөтэй байдаг юм аа. Тэгэхээр нас явах тусам юм фермент гэдэг зүйл цөөрч идэг аа гэд. Энэ фермент ерөөсөө өгөгдсөн тоотой байдаг гэж байгаа байхгүй юу? Тэгээ энэ дээр бас спонсор хэлсэн да. Бидний өгөгдсөн энэ фермент ингээд дүүрэн байгаа л ах юм бол бид нэр хангалттай 120-170 ингээд наслах хэмжээнд өгөгдсөн байдаг гэдэг юм л дээ. Гэтэл ингээ төргөн хоол тэ төргөн хоол иддэг. Орой өдөж хамаагүй хооллдог. Ингээ яар арах идэлээдэг. Энэ болгон нөө фермент ингээл гарч ирээл шингээгээл нөгөө нэг ингээ бид өгөгдсөнийг ингээ аль эрт идэлээ дуусгачт юм байна бид нар хэрэглээд дуусчихдээ. Нөгөө нэг MSN бид нар байн гоох хэвээр энэ шүрмэс энэ булчин энэ эдэр чинь өгөгдсөн таатай байд юм аа гэдэг нь ш тэ. Тэрийг наснаасаа эрт хэрэглээд дуусгаж ерөөсөө болохгүй гамнахын тулд яах хэвээр хүнсэн нэмэлт одоо иймэрхүү булчин шүрмэс тижиж өгдөг зүйлийг идчихэж бид нар гамнах хэвээр байна гэдэг байгаа. Тэг үүнтэй адилханаар фермент ерөөсөө өгөгдсөн таатай байд юм байна. Энийг бид нар хамаагүй алкогол хэрэглээл хамаагүй одоо маш их талах идэл те байж аалаар орох идэл ерөөсөө орой удаж хамаагүй дөрмөнгөө хооллоод гомь идэл энэ алгонд чинь фермент ерөөсөө тэрийг таны эзнийг чинь шингээж өгөх гэж асар их ашигладаг. Хүн өдөрт энэ 8-9 литр ферментийг ашигладаг гэж байгаа.
Зөвхөн хоошин гэхдээ зориулж. Супростэй 8-9 литр фермент цуснаас гаргаж авдаг. Хоош ингээх үед бидний бүх одоо энерги энэ ферментээ ялгаруулах нь бол ингээ цус энергиөө төвлөрчдөг юм байна л да. Тийм учраас бид нэр өгөгдсөн тоотой ирдэг зүйл юм аа. Энийг бид нар маш сайн гамнах хэвээр. Гамнахын тулд яах нь 30-аас дээш 25-аас дээш насны бүх хүн болж игэл байнга фермент хэрэглээ сурчхаа. Тэ байнга хэрэглээ өөрийнхөө биед байгаа гамнаа. Тэ байгаад байгаа хгүй юу. Тэгэхээр бүр бага насны хүмүүс уусан ч болно. Энэ ягаад гэвэл 100% ургамлын гаралтай байгалийн тэ одоо бүтээгдэхүүн учраас бага насны хүмүүс уусан ч энд одоо буруу хашлах зүйл ерөөсөй байхгүй байгаа. Тэгэхээр нас явах тусам бацин солилцоо маш их мууддаг учраас бид нэр фермент уулыг сайн байх нэ. За фермент дутагцсан салаад тэ бидний бид юу болох вэ? Таны хоол шингээх үйл явц явагдахгүй, та эсийг энергиэр хангалттай хангаж чадхаа одоо болно гэсэн үг байна. За тэгээд эсгэж гаргаж авсан одоо фермент одоо гэдэг маань юу вэ? За гэх нөгөө асар хурдан шингэх чадвар өндөртэй гэдгийг бол эсгэж гаргаж авсан одоо тайлбарлаж байгаа юм л да. За эсгэн гэдгийг манайхан өөрсдөө хангалттай ойлгож байгаа учраас окей. За энэ дээр амилаза. За Солонгост бол амилиаже. За пурутуаже гэж за рипааже гэдэг. Солонгосын дуудлага нь нөгөө нэг конглиш байдаг газар ахгүй юу? Конглиш гэдэг үстэй тий. Англи хэлийг дуудахтаа ёстой янзын гоё дуудлага орлоод дууддаг газар байгаа. За тэгээд амилаза, поротис, тэгээд лифас гэдэг. За солонгос дээр лингш нэрлэдэг гэсэн. Эдгээр одоо задлагчдад орцсон байгаамаа. За тэгээд амилазанд бид нар сая нүрт цэцэг задлах зориултаа гэдээ ойлгоцсон. Тэгээд поротис яасан? Юг задлах? Уургийг задлах зориултаа. Окей. Липас юг задлах зориултаа? Өг цэцэг задлах зориултаа, тийм. За энэ гурван ийм том шим тэжлийг задлагч нар бүгд орцсон байгаа. Тэгээ өөр газартаа ингээд одоо та нар маань харьцуулж үзнэ гэсэн үг байхгүй юу? Задлагч гээд фермент гэж яригадаад байгаа юмнууд байна тий одоо юу гэдгийг витамин хаусын задлагч гэл ингээд нэлээд олон хүмүүс ингээд хүрцэн ингээд явж байгаа байхгүй юу? Тий ахаад өөр газрын бит задлагч ч гэсэндээ байгаа. Тэгэхээр тэднээс та нар ингээд шууд юуг нь харах вэ гэхээр амалис тэг хэдэн юнитээр орсон, липас нь хэдэн юнитээр орсон, поротис хэдэн юнитээр орсон. Ахаад хичнээн төрлийн задлагчуд орсон гэдгийг бид нар хар сурах хэрэгтэй байгаа байхгүй юу? Одоо фермент гэдэг зүйлээ ойлгочих юм бол тий. Тэгээ ахаад фермент дотор ямар ч үсэн байх хэвээр амализа байх хэвээр байна, лифас байх хэвээр байна, поротис байх хэвээр байна. Энэ гурван зүйлийг заавал хар сурах хэрэгтэй байгаа байхгүй манайхан. Хамгийн түрүүнд номер 1 одоо хар сурах хэрэгтэй зүйл нь. Тэгээд дараа нь тоог нь харж сурна гэсэн үг. Тэгэхээр ингээ эднийг та нар хараа сурчих юм бол ихэнх зах зээл дээр байгаа ферментүүд заяа. Зөвхөн амализ байдаг фермент зөндөө. Зөвхөн амализ. Одоо тэгвэл та алиг нь сонгох уу? Одоо асууч да. Нэг нь орж ярь да. Хэн бэ нойрхон энд? Зөвхтөөр ярь надад нэг яриад тах та. Дон цаанагаад байна. Хэн бэ? Гэрэл маа байна гэж ах шиг нэ. За дуу нэг цаана. За тэр за гэрэл маа захирал. Та зөвхөн амализа байна. Зах зээл дээр зөвхөн амализтай фермент байгаа юм байна. Тэгвэл та поротис орсныг сонгох уу, амалифас хамт байгаа сонгох уу, зөвхөн амализаг сонгох уу? Мэдээж тий сургалтаа ойлгосон бол за эхлээд ямарсан фермент уух хэвтэйгээ ойлгочих чинь. За ахаад бүр гүнзгийрээд гүнзэг шатан дээр нь бид нар яаж вэ? Липас, поротис дээр нь амилаза бүгд орсныг сонгох ёстой байна гэдэгдээ бид нар хүртэл хөгжих ёстой юм байна л да. Ойлгох ёстой гэсэн үг. Тэгэхгүй
зөвхөн амализа байгааг фермент гэж бодоод мэдээж фермент мөн л дөө тий. Гэтэ энэ нэстэ супер гэдээ аваад уудаг хүмүүс бэд юм байна лээ. Надад ингээд фермент гэсэн чинь ингээд энэ ямар вэ, энэ ямар вэ, энэ ямар вэ гэдэг ингээд асар олон ферментийн зургууд ингээд орж иж асууж ирсэн үе байдаг байхгүй юу? Энэ одоо фермент хийснээр дараагаар. За тэндээс би нэг харж хөгжсөн одоо нэг олголт бол юу гэхээр амализа. Амализаг ахад нэг өөр зүйлтэй ингээ холцсон. Гэтэ фермент биш. Дангаараа амалаасаа тэгээ өөр зүйлтэй холцсон одоо зүйлс зах зээл дээр байгаа байхгүй худалдаанд их байдаг. Монголчууд бас их авдгийн юм байна лээ. Тэгэхээр одоо бид нэр хөгжөөд нэг ойлгох ёстой зүйл нь те энэ гурван зүйлийг зэрэг орсныг авах юм бол бид нар илүү супрыг одоо авч байгаа юм байна гэж ойлгоно тийм. За тэгэд энэ ферментийг уух юм бол бидний биеийн одоо боцин солилцоог бүгдийг ингээд жигдэлж ийн гэж ойлгочих хэрэгтэй тийм. Сайн хардаа штэ. Шингээчлээ энерги бий болгоод эсийг хооллож чадчихна фермент. За боцин солилцоо хэвэн одоо болсон шалтгаалаад хэрвээ танд хаван гэдэг зүйл байх юм бол энэ хаван үүсэхгүй байх боломжтой тийм. За ахаа таны биед байгаа бид нар ингэдэг л хоол боловсруулах фермент дутагдахаар боцин солилцооны фермент буюу таны биед өөр зүйлд ашиглах ёстой ферментийг аваад ашиглчихдээ юм байна л. Тэгэхээр та ферментийг нэмж авч ууснаар өөрийн цаана боцин солилцоонд ашиглах ферментийг бас нөөцөлж хадгалж өгч чадна гэсэн үг байгаа. За дахиад бид нэр ферментийг маш сайн ууж өгснөөр яах нь биед хорт бодис үүсгэхээс хамгаалж өгнө. Үнэн шүү дээ тийм үү. Идээгүй нөгөө эцэн хоол чинь бөөгнөрөд чингэхгүй танд маш хэцүү байгаа. Тэр чинь ахаад өөх бий болгоод ахаа хор бий болгож исэн бол энэ ферментийг ууснаар бүх хорыг үүсэхгүйгээр жигдэлж өгч чадчихна гэсэн үг байхгүй. За тэгээ ахаа боцин солилцооны хэвийн төвшөнд хүргэж өгнө. Тэгээд таны дотор эргэтнүүдийн хэвийн үйл ажиллагааг хангаж өгнө. Супер аастай тийм. Тэгэхээр бид нэр одоо энийг маш сайн ойлгоод хүмүүст хүргэх маш чухал байна. За энэ комбуча гэдэг нэг комбуча одоо орсон фермент одоо манай Жемагийн фермент бол энэ комбуча гэдэг зүйл цайны төрлийн одоо орсон байгаа даахгүй. За тэг комбуча нь юу вэ гэхээр за хар цай тий. За хар цай ногоон цай зэрэгт байдаг скуби гэдэг одоо ашигтай бактери байдаг юм байна л да. За скубиг одоо нэмж хийгээд эсгэж гаргаж авах явцад одоо гарсан глюкоганы хүчил за дээр нь полифенол, витамин зэрэг олон төрлийн шимт хичээлийг болон газыг гинэ. Газ. За ингээ аяанда бий болдог эдийг энэ комбо гэж нэрлэдэг юм байна. За англиар ингээ доор нь комбо гэж бичсэн байна. За ижлэхэн төстэй тэр нэг мөөхтэй төстэй болохоор энэ комбо гэдэг нэрээр нэрлэлсэн юм байна. За скоби гэж бас дуудагддаг юм байна. За ийм одоо эсгэх хюмюкюн эсгэгч одоо орсон юм байна. За комбо. За энэ бол ерөөсөө энэ манай ферментийн ахин нэг том одоо онцлог байгаа даахгүй. За 15 төрлийн үр тариа орсон байгаа. За 15 төрлийн үр тариа ингээд хэдүүлээ зургаар ингээ хараад өнгөрч та. За нэг үрчлэн нэрлэн гэвэл болно. Хөөрхөн чадвар шаардна. За дараагийнх нь фермент орсон тоог нь зааж өгсөн байгаа тий. За 201,500 юнит. За 3 грамм тутамд буюу нэг юм стикер тутамд 201,500 юнитийн юм фермент орсон байгаа даахгүй юу. Тэгэд энэ нь одоо бүр ингээд задлах юм бол амилаза 200,000 амилаза. Тэр энэ амилаза 200,000 бол энэ асар том өндөр тоо. Маш өндөр тоо. Надад нэг хэд хэдэн хүмүүсээс ферментийн юу орж ирсэн. Амилаза 1500 таа. Амилаза 1500 бодоод үзтээ. Амилаза 10,000 таа гэдэг байт юм байна лээ зах зээл дээр. Тэгэхэд яаж вэ?
нүүрс усыг задалдаг амилаасаа 200 мянган юнит гэдэг бол асар одоо өндөр одоо орс юм аа. Тийм учраас энэ маш сайн ингээд нүүрс усыг задалдаг гэдээ байгаа даа. За тэгээд Поротис тэ за Поротис буюу уурэг задлагч нь 1500 юнит. Ингээ нийлээд 2000 1500 201,500 201,500 болж байна те. За. Тэгээд энэ надад нэг Xiaom Comsa гэдэг энэ нөгөө солонгос ингээ бүх бүтээтгүн өөрөө энэ одоо шинжилгээнд ордог. Тэгээ хэд хэдэд орсон байна гэдгийг ингэж илтгэл шинжилгээнд ордог. За энэ бол шинжилгээгээр ингэж баталгааж аваад гаргаж ирсэн солонгосын бүтээтгүнд хяналт тавьдаг үндэсний төвөөс энэ ингэж тоог нь баталгаажуулж гаргаж ирсэн байна. За саяны одоо өмнөх одоо эхлэхэд байсан бичлэг энэ хоёр бас төстэй байгаа байхгүй юу? Яаж юм? Одоо энд болохоор 50 дээрэс нь ферменттэй ус хийгээ шууд доошоо ингээд ялгараад доошоо орчиж шít те. За тэр зөвөр усан дээр ингээд бид нар хийсэн чинь ийм сайн задалдаг эд байна гэдгийг бид нар энэ бичлэгээр харж болж. Эхнийх нь талах ус 2, дараагийнх нь талах ус фермент 3-ыг те нийлүүлээд ингээ хийгээд ингэж сайн буталж байгааг харж болж байна. За. Тэгэд энд нөгөө одоо бүр олон төрлийн задлагч байгаа гэдээсэн шүү дээ. За, альфа амилаасаа ингээд дотор нь нэлээд олон ингээд хэсэг хуваад юм байна л та манайхан. За ер нь тэгээд энэ бид нар ерөнхийд наваад үзэхээр ингээд ахиад 400-аас 500 төрлийн фермент байдаг гэж үзэж байгаа байхгүй юу? 400-аас 500 төрлийн фермент байдаг. Гэх юм бол чинь асар том байгаас тэднийг ингээд том ерөнхийд төвшөнд нь одоо бид нар аштай бактери гэхэд нарийн гидсэнд лактогийн төрлөх байдаг. Тэ бүдүүн гидсэнд бифидогийн төрөл байдаг гэдэл ерөнхийд том ингээ хоёр нэр авч үзэнгүү те лактон дотор ингээл өөрийн нэрээр ингээ олон задарчж байгаа бифидон гэл өөрөөр ингээ маш олон задарч байгаатай адилхан гэсэн үг баггүй юу. За амилаза гингүүт за амилазан дотроо яаж ин глука амилаза гэдэг те альфа амилаза гэдэг ингээ хоёр хуваагдчихж байгаа байхгүй. Тэгэхээр амилазан дотроо ийм хоёр төрлийн одоо амилаза орсон байна. За тэгээд липаз те за сая өөх тасалдаг липаз нь орсон байгаа. За эндээс нь за поротис гэдэг байгаа. За поротис нь бол ингээ уурыг задлж өгөх зорилготой байх нь те. За тэнгууд импартис гэж орж ирсэн байна. За энэ бас яадаг вэ гэхээр пудудан буюу сахарыг задалдаг гинэ. За чихэр болон сахарыг одоо заддагч гэд орсон. За инвертаз гэдгийг бас хэдүүлээ инвертаз монгол хэлэнд одоо инвертаз гэдэг нэрээр орчуулагдах юм шиг байна да. За ингээд 5 төрлийн задлагч орсон байгаа юм. Эднэрийг бас хэдүүлээ гоё те өөрийн болоод авчих юм бол биднэрт хэрэгэлтэй амилаза, лифаза, поротис нь бол окей болчлоо те. Тэгвэл амилазын дотор альфа амилаз дээр нь глука амилаз 2 ингээ орсон байдгаа гэж задлаад хэлчихэд бүр супер байна. За дараа нь ахаа бүр пудудан буюу глюкоз сахарын хэмжээнд нь бас задлаад өгдөг инвертаз гэдэг одоо задлагч бас орсон байна гэдэг те. За энэ задлагчуд байгаа учраас жемагийн одоо ферментийн одоо супер одоо давуу тал нь болж өгдгийг. Тэгээ эргээд та нар зах зээл дээр ингээ харьцуулж үзээрэй. Тэ хэдэн төрлийн фермент орсон байна гэдгийг хаалт үзэх юм бол ерөөсөө гараад ирнэ л дээ. Тэгэхээр эхний чинь бид нар мэдлэгтэй байгаад тэ ойлголттой болжиж харьцуулалт үүсэх байхгүй юу? Өөрөө мэдлэггүй байх юм бол тэр ямар ч харьцуулт үүсэх боломжгүй тэ. Тийм болохоор тийм учраас бид нар маш сайн суралцах хэрэгтэй байгаад байгаамаа. Окей. За. Тэгээд 15 төрлийн үр тариа орсон. За комбо дээр нь олон төрлийн нийлмэл ферментийг тэ оруулж өгсөн. За ферментний одоо балансыг харгалзаж үзэж үн одоо энэ бүх найрлагыг бол хийсэн гэж байна. За тэгээд энэ дандаа солонгост үйлдвэрлэсэн одоо үр тариануудыг хийсэн гэж байна. 19 төрөл. За тэгээд беригийн төрлийн тий одоо жимснүүд хэлсэн байгаа. 20 төрлийн ногоон жимс
ногоог ашигласан шүү. Жимс биш, зөвхөн ногоог ашигласан юм байна. За. Тэгэд ийм эд байгаа. Идэхэд их гоё, зөөлөн, торн гэсэн зүйл байхгүй. Ер нь бид нэр амдаа игээд зажлаад юм мэдсэн болгоныхаа ар дээр ингээ барьж аваад гоё зажилчдیں۔ За нэг цөсөн ингээл гинт эвгүй болоод юм исэн дараа цөсөн эвгүй болдог, юм исэн дараа нойр улчирхаан зангирдаг. Ер нь ингээл эвхрээд ундаг те хүмүүс байх юм бол та таны ерөөсө хамгийн түрүүнд яг одоо түргэн тусламж. Би бол түргэн тусламж гэж нэрлэдэг. Хамгийн гор дарах таны гард орох түргэн тусламж бол пермент шүү. Идэж уусан байдлаас танд ямар нэгэн зүйл үүсэх юм бол те пермент юм аа. Хоолны хордлого эхний шинж тэмдэг илэрлээ та перментийг 4 5-аар нуучхаа нам юм аа. Тэ одоо наадмын үеэр ч гэсэндээ бид нар ингээл хамаагүй хөтөн халуун юм холиол уучдаг. Эсвэл юу гэдгийг та одоо халуун төмс шар айрыг хүйтэн халуун юм холиол уучдаг. Ер нь энэ хүйтэн халуун зүйл холингууд тэндээс хамгийн ихээр одоо цочрол бүх хэрэгтэн цочрон заяа бүх хэрэгтэн хоол боловсрох замаар орж байгаа бүх хэрэгтэн ачаал аавна. Тэдэн дундаасаа хамгийн их хэцүү болдог нь юу вэ гэхээр нойролчрахаа байдаг байхгүй. Нойролчрахаа яаж юм гэхээр саяны нөгөө ферментүүд те нүүрс усыг задлахад ч өөрийг задлахад ч юу гэдгийг өөх цэцгийг задлахад ч ингээ нөгөө фермент ялгаруулдаг учраас хамгийн их ядардаг, маш их ачаалдаг ер нь хоол боловсрох замын эрхтнүүдээс номер 1 нь одоо нойролчрахаа гэж миний хувьд хэлнэ. Тэгэхээр энэ одоо та дөрмгөө хооллолт те эдэр чинь ингээд нөгөө нойролчрахаг миний ер нь эрхтнүүд чинь ингээд байнга ядрааж ин гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр болгонд хэрвээ та окей ямар нэгэн байдлаар та ингээд орой өдөрш те одоо итгэхээсээр аргахгүй болчлоо. Одоо цагаан сар болонгот бид нар ингээл яг уу бас итгэхээсээр аргагүй болчихдээ штэ. Сая ингээл бид нар чинь цагаан цагаан сараар гэл хэд хэдэн айлуудаар явал итгэхээсээр аргагүй болж байгаа байхгүй юу. Тэр энэ үед окей ид те эзнийхаа дараа та ферментийг 2 3 давхраар уучих маш гой задлаад өгчин. Тэр тим үед ч гэсэндээ таныг өөрийг тань одоо хамгаалж таныг одоо маш сайн эрхнэж хамгаалж өгч чадах одоо зүйл бол фермент байгаа байхгүй юу. Тэгээ фермент байгаа учраас бид нар хаяа те одоо дөрөм зөрчлөө гэхэд бас өөрийгөө хурдан аврах боломжтой бас энэ фермент байна гэд ойлгоход болно доо. Окей тэгэхээр таны одоо эмийн санд одоо эмийн сан одоо бид нар чинь эмнээс ангид байх гэдэг нөхдөд шүү дээ тий. За таны одоо төргөн тусламж байнга гарт чинь байх хэвээр. Байнга цүнхэнд чинь явж явах хэвээр. Хаан ч авсан тантай хамт явж явах хэвээр. Одоо номер 1 бүтээгдэхүүн бол фермент. Фермент шүү гэж та бүхэндээ ахин дахин сануулъя. За. Тэгээ уухад та нар усанд хийгээд дуусанч болно. Усанд ихээр зүгээр ажиллаад идсэн ч болно. Тэр нь бол та нарын одоо өөрснийхөө сонголт шүү. Окей. За огт те химийн арилга оршоогүй огт одоо хортой зүйл огт ороогүй гэдгийг өнгөнөр химэл өнгөнөр амт огт ороогүй. За тэгээд одоо ийм үйлдвэрт ISO-гээр хүлээн зөвшөөрөгдсөн энэ бүтээгдэхүүн байна. За одоо тэнгуут яаж вэ? Тэгээ хоол идсэн дараа шингэж өгөхгүй жоохон төвхтэй байдаг хүмүүс, ер нь будаа нүүрс усыг хийдэг дуртай хүмүүс, те инстант хоол их иддэг хүмүүс, жирийн үедээ их шөнө орой хооллдог хүмүүс, гинт их идчихдэг хүмүүс, удаан хугацаанд суугаараа ажилдаг хүмүүс. За дахиад би ингээд хүндрээд их ядраад байгаа хүмүүс. За дахиад ногоо маш бага иддэг хүмүүс. Бэнэ үү? Эдгээр баг ингээд бид нар ихэнх нь ингээ хараалагдах гэдэг энэ ийм хүмүүсийн дунд. За. Тэгэд уухад их хэлбэр ингийн маш сайн супер одоо тэ фермент хайж байгаа хүмүүст одоо энэ манай фермент бол хамгийн супер фермент юм аа гэж хэлээ да. За. Фермент маш чухал байгаа шүү. Үнэхээр эрүүл бай гэвэл таны номер 1 амт тань номер 1 найз тань хаач авсан хамт гэж мэдэрэй гэж тэ одоо ярих зүйлтэн бол фермент да манайхан. Окей. За өнөөдрийн лекцийг үгээр өндөрлж гин хэд болчихоо хэд бид чинь нийсэд хэдэд эхэлсэн блээ.
8-д эхэлсэн. Солонгосын Монголын цагаар 8-д эхэлсэн шүү дээ, тий. За. Окей. Бараг 2 цаг явчих.